Hi guys. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээ бэлтгэхээр ирсэн байна. Энэ чихвч нэгтэй. Гэхдээ чихвч болгонд байдаг л та. Гэхдээ энэ JBL-ийн ориг чихвч илүү чанартай гэсэн үг. Тэгээд Дадлын уншаад ахаа бичлэг рүүгээ орцгоо. Бидний ертөнцид аимшигт мангасууд оршин тогтнодог байсан бол яах вэ? Энгийн хүний хувьд боломжгүй. Манай гол дүрэг бол Кафка гэдэг. Ацгая. Нэг мангасыг янзалж байх ба энэ ажлаасаа үүддэг юм гэжээ. Үлгэмөрлөг шиг тийм. Рено гэд бацаан ирнэ. Тэгээд надаас ч ахалтай гэхдээ бацаа ирнэ. Тэгээд манай үнийг муулчаад гараад өгчдөг. Ийм амархан бууж өглөө гэд сэлэрээд. Тэгээд манай энэ чин залуу тоглосдог гэсэн чинь манай үнийг нөгөө хад бүгсүүлэх ажил хуваалцчихтیں۔ Тэгээд гэнт үжсэн чинь мангас гарч ирэл. Реног арай гэж зогтаалгана. Тэгээд яг гидүүлэх гэж яхад аварна. Тэгээд манай хоёр аз тарч юмдүүлсэн чинь гай энэ хүн л биш үү гэд амруу нь ороод авчдээ нэг ялаа. Авраг том ялаа. Тэгээд манай хүн өөрөө мангас болсон байна. Юу. Тэгээд энэ хүчин амар заяа. Ганц хан тулсан биш л барилгыг нураах хэмжээнд. Тэгээд зүгээр явахгүй манай өөрөө ч мэдлгүй шөөдөө төгөөр мөмний тавчаар шээх зэрэг тий. Тэгээд нэг юу гэдэг. Тэгсэн чинь манай хүн эрг намжсны дараа манай хоёр олдохгүй байдаг. Тэгсэн чинь хувирдаг байж таарсан манай Кафка Рено хоёр анаас. Тэгээд яваад ижсэн чинь нэг шар үстэй давруу бандч гал ирнэ. Тэгээд би 32 настай гэд хэлдэж өгнө. 55 миний азийн тоо 5 та зогссон байна гэсэн чинь үгүй чи зайл гэсэн чинь машиныг аваад чидчихдээ. Тэгээд манай шүүд компани машин ивчлээ штэ гэл. Тэгээд арна. Тэгээд зарим шалгалтуудын арай гэж давна. Тэгээд ядчахад энэ оюутан залууста хамгийн хүчтэй залуус орж байгаа за. Манай хүн зүгээр илүү жинтэйгээсээ болоод юу гэж тэгш. Чихвчээр ярьж байгаа шүү guys. Мэгдүүлсэн мө гэж битээ андуураарай. Тэгээд манай хүмүүс зүгээр
аль хэзээ алаад эхэлсэн байна. Нөгөө талд нь манай хүн буугач даахгүй. Тэгэд манай хүн дэмжлэг үзүүлнэ. Аль нь сул талтай вэ гэсэн чинь. Алсан мангасууд нахин сэрэж исэн. Тэгээд энэ мангасуудын хаан ирнэ. Манай хүн зүгээр ялагдчихдаг шүү. Тэгээд би хизээч ялгадаг. Одоо хөл гэсэн чинь манай хүн цалиг татварсаар гарч ирээд нөгөө мангасыг чинь ганц алгад тал зүгээр тийшээ явуулаад өгчт юм байна. Маш хүчтэй мангас хэржилээ. Халдаарэ гэсэн чинь манай хүн зүгээр мангасуудыг алж туслаад идэг үстэй. Рено хэлдэг. Нөгөө тал Коко шарф тохныг гэмтээсэн юм байна. Маргааш өглөө тэнцэн байдаг манай хүн. Яг үндэ сайн дэвшсэн. Энэ гай сургаж хүмүүжүүлээд явъя гэсэн дүрмтэй. Явахгүй бол манай Кавка алах юм билээ. Тэгэл энэ мэдээ сонсчаад айсан чинь би чамайг алуулахгүй дээ. Тэгэл хэдэн хоног өнгөрсний дараа мөөгөн мангастай толтно. Мөөгөн мангас мөг нэмхэн мангас гэсэн үг. Мөөгөн мангас. Тэгээд Мина зүгээр амар сайн. Манай Кавкагийн багын найзан штэ. Тэгээд амар зүгээр дэгбэрлчин. Тэгээд энэ тослогч гэсэн амар. Бараг нэг дээлийн дотор нэг мангасыг 100% ачна. Бараг нэг дээлийн 1 секундын дотор 1000 алхаар заяа. Нөгөө талд нөгөө мангас ч энэ хоёрыг нялга авч ийн. Тэгсэн чинь манай хүн ирээд зүгээр зодчт юм да. Яг алах гэсэн чинь болдгүй. Яасан гэсэн чинь зүгээр хамгаалагчид таарсан байдаг. Тэгэд нөгөө Тэгэл тэднэрээ зүхтаал ижсэн чинь Минагаа зүхтаач. Тэгсэн чинь Минагийн цоцлогтой таарчул яг уу. Гэж юу ч болоод байгаа. Би чамайг зүхтаалгачлаа. Дараа заавал алнаа. Сэлмээ ботлуулсан байдаг юм. Яг гэвэл энийг алж болохгүй ч. Нөгөө юм чинь хүн алж малаад хэдэж мэдээд байна.
Тэгэд азар манай хоёр амьд үлдсэн байна. Амьд үлдсэн баярын тэмдэглэлээ сайхан найрладаг гэж угаасаа амар халуун дулаан баг хэлдэж байгаа л та. Гэхдээ эдгээр ажлынхан тухай хэлдэж байгаа. Тэгээд эдгээр одоо жинхэнэ супер заа юу. Яг хүчний ангиллыг танилцуулах юм бол заалаа. Лайлаа. Манай хүний дээр алхаж байхад баахан юмнууд аваарал ирж байна. Бараг нэг цэргийн нэг баг ялж ирж ялахаар заа юу. Тэгээд хамгийн том энэ Улаанбаатарын энэ харилцахаар болно. Энэ үзмийгаа яг үндэ амар хүчтэй. Нөгөөх нь бүр ярьж чаддаг ийм чөлгөн цохил дуу би эдгийч шít гэвэл яах вэ? Тэгэд яг цөмийн нонд утгачлаа гэж бодсон чинь нөгөөх чинь илүү том болчтой. Тэгээд том болтныг нь буудаад арай гэж алсан чинь эднэр чинь баан бүсгэд дэлбэрхэн өө. Манай хүн тэгсэн чинь хувираад бүр дээшээ гаргачлаа бустайгаа биеэрээ хамгаалцсан. Үнэн шүү guys. Бустайгаа биеэрээ хамгаалцсан. Энэ хэд би ядаач чинааж загсахыг зарж болох уу? Хүлээж гээд нөлмөс төслүүлнэ. Юу кайда энэ талаар шийдсэн бодж идэг. Тэгээд манай хүнийг хүнүү кайжу юу гэдэг шалгах цаг л ирсэн байдаг. Тэгээ манай хүн гараа хувиргаж хамгаалдаг. Бие ургааллаа. Яаж яхад энэ кайжу номер 2-ын юу байхгүй юу? Думбар. Тэгээд зүйлдээ манай хүн бие хийн чадхаа байлаад улаан өнгөтэй болчтой. Тэгээд манай хүн зүйл зүтгэж амч. Манай хоёр тэрс үстэй нөө тэгсэн чинь манай хүн улаан энергитэй болсон. Улаан энерги гэдэг нь одоо дөнгөж баг хүчээ ашиглаж эхэлж ийн гэсэн үг. Ийм гэмтлийг тэсэхгүй шүү гэж сануулдаг.
Тэгээд сулрагдсаныг сонсоод манай эд баярлж байгаагаар энэ аниме season 1 дуусж байна. Баяртай guys. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.